Үзэгч та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлье. За өнөөдөр сар шинийн 4-ний өдөр. За тэгэхээр өнөөдөр даваа гараг. За Чингис хааны үндэсний музей өнөөдөр амарч байгаа юм байна. Уг нь өнөөдөр яг одоо цацсан мэдээлэл буюу аль биесны мэдээллээр ажиллах юм цагийн хуваарьтай байсан. За шинийн 2-ны өдөр Чингис хааны үндэсний музейд Чингис хааны хөшөөний нээлтийг аль биесээр одоо хийсэн. Соёлын яамны харьяа, соёл урлагийн газраас одоо дараах мэдээллийг өгсөн. За нийтдээ 7.5 метрийн өндөртэй Чингис хааны алтан хөшөө Италийн Флоренц хотын хүрлийн үйлдвэрт зутгасан. За төрийн шагналт баримлч болт зохиомжлон анхны дизайныг ингээ гаргасан юм байна. 2020 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулагдсан юм байна. За Чингис хааны үндэсний музей баригдаж эхлэх төсөлтэй хамтдаган Чингис хааны үндэсний музейд их хаантай холбоотой ямар үзмэр хөшөө байх вэ гэж эрдэмтдийн зөвлөл удаа дахин хуралдсны эцэст Чингис хааны ийм алтан хөшөө барих шийдвэрийг гаргасан байна. Ингээ үүний дагуу Монгол банкнаас соёлын яам болон Чингис хааны үндэсний музейд өөрөг чиглэл өгсөний дагуу 2020 оноос энэ төсөл эхлэлтэй юм байна. Италийн Флоренц хотод хүрлийн үйлдвэр зутгагдсан энэ хөшөө анхлан тээвэрлэлтийн шугамар тусгай үргийн онгоцоор тээвэрлэн эрэхтэй 8 тэрбум төгрөгийг зардал зарцуулна гэсэн боловч зардал нэмэгдсэний улмаас 8.9 тэрбум төгрөгийг зөвхөн одоо хөшөөг тээвэрлэлтэд зарцуулсан байна. За Чингис хааны алтан хөшөөний гадна талын бүрмэл бол 7 кг алтыг зарцуулан одоо бүтээсэн бол зөвхөн тамга гэхэд 99 кг цэвэр алтыг одоо зарцуулсан байна.